Урба киносогт эргээд тавтай марил бид энэ удаад 2008 онд нээлттэй хийсэн Wall-E гэх анимашныг та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Кино хэлэхэд үзэгч биднийг огторгон хязгааргүй удам гялалцах одод угтаа авдаг. Гэвч энэ нүсэр орон зайд ямар нэгэн аимшигтэй бүр гүн ухааны хүнд аялгаа биш. Харин хуучны хөгжилтэй дулаахан мюзиклийн дуу их шигэлдэг. Тэнгэрлэг гэрэлцэн галактикуудыг өнгөрөөд камер урагшилсаар нэгэн гариг дээр ирж зогсдог. Тэр нь бидний мэдих цэнхэр дэлхий биш. Харин утаа манан тоосон дарагдсан гунигтай шар гариг байх нь тэр. Камер баг-багаар доошилж гаригийн гадаргуу руу ойртох тусам нүдэнд харагдах дүр зураг улам бүр аимшигтай болдог. Бидний асаас харсан сүрлэг уулс нь үнэндээ байгалийн бүтээл биш байсан. Хүн төрөлхтний олон зуун жилийн турш үйлдвэрлэж хайсан асар том хогны овоо байх нь тэр. Тэнгэр багандсан барилгуудын хажуугаар яг л тэдгээртэй адилхан өндөр дөрвөлжин хэлбэртэй хогны цамхагууд игнэн жигссэн байна. Хот бүхэлдээ эзгүрч ямар ч амьд амтан ургамалгүй болж зөвхөн салхи, тоос шороол ноёлсон байлаа. Энэхүү хөсөр хаягдсан Өхмөл хотын гудамжинд ганцхан зөвлөл уйггүй хөдөлж харагддаг. Тэр бол маш жижигхэн, зэвэрж хуучирсан гэхдээ туйлын өхөрдөм торон нүдтэй үйлчилгээний робот юм. Түүний цээжин дээр бүдгэрсэн Wall-E буюу дэлхийг цэвэрлэх зориулалттай робот гэсэн шоо шошог байдаг. Түүний амьдралын цорын ганц зорилго бол хог хамж цээжин доторх хэвэндээ хийж шахаад дөрвөлжин блок болгож гаргаж тэдгэрийг дээрээс нь давхарлан өрөх юм байна. Wall-E бол зүгээр нэг ухаангүй машин биш юм. Тэр 700 жилийн турш дэлхий дээр ганцаараа ажиллахдаа өөрийн гэсэн ухамсар, сэтгэл хөдлөлтэй болсон. Ажил дууслаа. Над жаргах үед Wall-E гэрлүүгээ явна. Түүний илэгцэн эрзэнэн гинж нь газар чахарч замдаа тэрээр өөртөө нь ижилхэн байсан ч аль хэдийнэ зэвэрч унтарсан 100 Wall-E роботуудын сийг хажуугаар өнгөрдөг. Бас тэдгээрээс өөрт хэрэгтэй эдэнг дугуй зэргийг нь сольж авдаг. Энэ нь түүнийг 700 жил ажиллах боломжийг олгосон хамгийн том гол нууц нь байдаг. Гудамжаар явж байхад хаасайгүй BNL гэсэн аврах том лого сурталчилгааны самбарууд харагдана. BNL бол дэлхийн бүх банк, дэлгүүр, тээвэр, тэр байтугай засгийн газрыг ч худалдаж авсан супер корпорац юм байна. Санамсаргүй ажиллах голограмм самбаруудаас BNL-ийн ерөнхий захирлын дуу хатна. Дэлхийн хитрхи их хогоор дүүрсэн тул бид таныг 5 жилийн турш сансрын тансаг аксиом хөлгөөр аялуулна. Энэ хооронд манай роботууд дэлхийг цэвэрлэх болно. Гэвч 5 жил биш 700 жил өнгөрөхөд хүмүүс эргэж ирээгүй. Харин дэлхий дээр зөвхөн Wall-E л үүргээ гүйцэтгэсээр үлдсэн байна. Wall-E-гийн гэр бол хуучин тээврийн ачааны машин. Дотогшоо ороод өнгөт зул сарын гэрлүүдэд асаахад түүний олон жилийн турш цуглуулсан сонио хачин зүйлс ханаар дүүрэн өрөөстэй байдаг. Энд халбаг, сэрээ, хуучин хүүхдийн тоглоом, соронзон хальснууд гэд хүн төрөлхтний соёл иргэншлийн үлдэгдэл бүхэн маш нямбай ангилагдсан үлдсэн байдаг. Бас хуучин видео тоглуулагч асаагаад хамгийн дуртай Hello Dolly киногоо үзнэ. Дэлгэцэн дээр хоёр залуу дурлалдахаас бие биенийхээ гараас хөтлөлцөн хайрын дуу дуулж байгааг хараад Wall-E дурн нүдээ хажуу тийш болгон маш ихэр ширтэнэ. Хайр гэж юу болохыг, хин нэгнийг халамжлах ямар байдгийг мэдрэхийг туйлын ихээр хүсэж өөрийнхөө хоёр хүүтэн төмөр гарыг хооронд натгаж үзнэ. Тэр бол орчлон ертөнцийн хамгийн ганцаардмал гэхдээ хамгийн их хайрыг хүссэн амьд ухамсар байдаг. Нэг өглөө Wall-E ердийнхөөрөө ажилдаа явж хог ухаж байгаад хуучин хаягдсан хөргөгчийн лазер туяагаараа зүсэж эхэлдэг. Гэтэл түүний дотор маш хачирхалтай урд өмнө хизээч харж байгааг үзүүлэв. Энэ бол хуурай хөрснөөс урган гарсан жижигхэн зөөл ногоон ургамал байдаг. 700 жил өхмөл байсан дэлхий дээр амьдрал дахин сэргэж байгаагийн анхны тэмдэг энэ байлаа. Wall-E юуныг маш их хайрлаж нямбаалан ухаж аваад хуучин гутал дотор суулгаад хоолынхаа сав нь хийж авдаг. Тэр өдрөө орой тэнгэр гинэт түнэр харанхуй болж асар том дуу чимээ гаргасаар сансрын асар том хөлөг дэлхий дээр бууж ирдэг. Айсандаа хогон дотор нуугдсан Wall-E-гийн нүдний өмнө тэр хөлөгнөөс нь маш гоё, цагаан өнгөтэй, өндөг шиг хэлбэртэй дэвшилтэт технологи нийсдэг робот гарч ирдэг. Түүнийг Eve гэдэг. Eve бол дэлхий дээр амьд организмын үлдэгдэл байгаа эсхийг хайх даалгавартаа ирсэн өндөр зэрэглэлийн хайлтын робот. Тэр маш хүчирхэг, уурлаж, сандарсан үедээ гараа лазер руу буу болгон хувиргаж, эргэн тойрныхон бүх зүйлийг дэлбэлж орхидог аюултай нэгэн
Гэвч түүний энэхүү хүчирхэг чөлөөтэй нисэж байгаа дүр төрхийг алсаас гарсан Вали шууд л ухаангүй дурлаж орхидог. Вали түүнийг сүүдэр мэд дагаж түүнд өөрийгөө харуулахыг чухам хичээж эхэлнэ. Эцэст нь тэд нүр тулахад Эв түүнээс өөрийн хатуу цахим дуугаар даалгаврыг асууна. Вали өөрийнхөө хийдэг зүйлийг харуулахын тулд хог шахаж дөрвөлжин болгон гаргаад өөрийнхөө нэрийг арай ядан хэлнэ. Вали хэмээн Эв түүний нэрийг давтан хэлэхэд Вали баярсандаа хайлж оногт өгнө. Энэхүү сансрын хамгийн дэвшилтэд робот дэлхийн хамгийн хуучин хог шахагч хоёрын хажиргалтай атлаа нандин нөхөрлөл эхэллээ. Асар том эсэн шуураг хотыг нөмрөх үед Вали Эвийг өгөхтлэн өөрийн ачааны машин руу орж нуугдана. Тэнд Эвд өөрийн бүх нандин цуглуулга үзүүлж хүүхэд шиг баярлана. Эвд хөөстө баглаа бодвол таснес хийлгэж хаглах нь маш сонирхолтой санагдаж Валигийн олон хоног зовж эхлүүлдэг Рубикийн шог ганцхан секундэд эргүүлээд л ижил өнгөтэй болгож орхидог. Вали дуртай Hello Dolly киног асааж Эвд хүмүүс хэрхэн гараас хөдлөлцөж байгааг нь харуулв. Бас өөрөө зэв асаагуурыг асааж Эвигийн нүд рүү ширтэн гараас нь хөдлөх гэж гараа зөөлөн сунгана. Гэвч Эв түүнийг нь анзааралгүй зурагт руу хардаг. Вали Эвд өөрийн хамгийн үнэтэй хамгийн нандин зүйл болох нөгөө хуучин гуталтай ургамлыг үзүүлдэг. Эв ургамлыг харамгацаа түүний тушаал даалгавар нь автоматар идэвхжиж цээж нь нээгдэн ургамлыг доторх тусгай камертаас орж авдаг. Тэгээд нүд нь унтарч бүх систем нь зогсон. Цээжин дээр нь зөвхөн ургамал хадгалагдсныг илтгэх ногоон гэрэл ханивчиж эхэлдэг. Вали юу басныг ойлгохгүй маш их сандарч Эвийг дуудан сэгсэрсэн ч хариу өгдөггүй. Тэгээд Эвийг сэрэхийн тулд дараагийн өдрүүдэд бүхий л зүйлийг хийж эхэлдэг. Түүнийг ачааны машины дээвэр дээр гаргаж наранд тавиад аянга захилгаантай шуурга болоход дээр нь шүхэр барьж зогсоод өөрөө аянга зохиолдог. Эвигийн хөдөлгөөнгүй биеийг дагуулan хогны шалбааг дундуур заваар зугаалж хогны цамхаг дээр Вали дээр нэмэх нь Эв гэж зүрхэн дотор лазераар сэлдэг. Гэвч Эв сэрсэнгүй. Вали дахин ганцаардаж гунигтайгаар хажилдаа явдаг байлаа. Нэг өдөр өнөөх асар том сансрын хөнлөг тэнгэрээс бууж ирэн унтарсан байгаа Эвийг автоматар сорон авч буцаад хөөрөхөд бэлэн боллоо. Вали хайртай Эвийг үр талтгаас айж хамаг хурдаараа гүйсээр буужингийн гаднах төмөр тулгуураас зурж амждаг. Буужин асар их хүчээр хөрж дэлхийн агаар мандал хүн төрлөختний хайсан сансрын хиймэл дагуулын өтгөн бүрхүүлийг зүсэн огторгоод гарна. Вали сансарт жингүүлийн орчинд аялж санчир гаригийн мөсөн цагиргуудыг гараараа тэмтрэн аддын үзэгслэн биширч явсаар эцэст нь хүн төрлөختний 700 жилийн турш амьдарч байгаа асар том хот шиг хэмжээтэй Аксиом хөлөгт хурж ирдэг. Аксиом хөлөг дотор Вали орж ирэхэд түүний нүдний өмнө хүн төрлөختний ирээдүйн дүр төрх ил бална. Тэнд байгаа хүмүүс бүгд асар их таргалж өөрөө алхаж чадхаа байсан учраас үргэлж агаарт хөвгч ухаалаг сандал дээр суудаг болсон байна. Тэдний нүүрний өмнө үргэлж дэлгэц байдаг бас хажууд нь суугаа хүнтэйгэж дэлгэцээр ярьдаг. Хүмүүсийн бүх хоол хүнс хувцлалт хөдөлгөөнийг BNL-ийн автомат роботууд удирддаг учраас хүмүүс ямар ч сэтгэх хөдөлмөрлөх шаардлагагүй болж булчингийн систем нь бүрэн уналтанд орсон байна. Энд Валиг дэлхийн бохирдол тоос шороод тээж ирсэн учраас хөндлөнгийн бохирдол гэж үзэж түүний араас уйггүй дагаж цэвэрлэгээ хийх MO химээх жижигхэн нянгийн эсрэг туйлширсан цэвэрлэгч робот гарч ирэн Валиг дагдаг. Вали Эвийг дагсаар хөлгийн ахмадын өрөөнд ирнэ. Аксиом хөлгийн ахмад бол зүгээр л бэлгэлийн шинжтэй. Өглөө бүр компьютерын заавраар тушаал уншдаг. Юу ч хийдэггүй, тарган ир байдаг. Эвийг ахмадад тушааж түүнийг идэвхжүүлэхэд хөлгийн удирдлагыг бодитоор баригч жолооны хүрд хэлбэртэй автомат робот авт гарч ирнэ. Ахмад дэлхийгээс амьд ургамал ирснийг хараад маш их гайхаж BNL-ийн дүрм ёсоор ургамлыг хөлгийн төвд байх голограм илрүүлэгч дотор хийж дэлхий рүү буцах ажиллагааг эхлүүлэх ёстойг мэднэ. Гэвч Эвийн цээжийг нээсэн чинь дотор нь байсан ургамал ор сурггүй алга болсон байдаг. Хин нэгэн ургамлыг хулгайлж идэв янз нь. Ахмад тэднийг системийн нэвдэрсэн робот гэж үзээд засварын газарт илгээнэ. Робот засварын газарт Валиг Эвигийн лазер бууг засаж түүнийг тарчилж байна гэж андууран Эвийг аврахын тулд лазерыг нь булан авч санамсаргүйгээр удирдлагын гол самбарыг нь дэлбэлж орхидог. Үүнээс болж засварын газрын бүх хамгаалалтын хаалга нэгдэж тэнд байсан систем сэтгцийн гажигтай галзуу роботууд бүгд эрх чөлөөтэй болдог. Валиг өөрсдийн баатар гэж өргөж хөлөг даяар үүмэн дэгдэх бөгөөд за хөлгийн хамгаалалтын систем тэднийг тэрсүүд роботууд гэж зарлаж зураг сондоор нь хаан сайгүй эрен сурвалжилж эхэлдэг. Эв Валигийн тарьсан үүмэнээс залхаж түүнийг капсулд суулгаад дэлхий рүү буцаахаар шийддэг.
Гэвч Вали Ивиг үгээр явахгүй гэж зөрүүлнэ. Энэ үед тэдний нуугдаж байсан капсулын өрөөнд автопилотын туслах Гофер робот нууцаар орж ирдэг. Гофрийн гарт хулгайлагдсан нөгөө ногоон ургамал байд юм да. Тэгээд тэр ургамлыг капсул дотор хийж сансарт хаяж устгах тушаал өгдөг. Вали ургамлыг аврахын тулд капсул руу үсрэн ортол хаалга хаагдаж капсул сансрын гүн рүү шигдэнэ. Капсул автоматар өөрийгөө устгах горимж шилжиж цаг тоолж эхэлнэ. Яг дэлбэрхийх нь өмнө Вали дотор нь байсан гал унтраагуурыг нь ашиглан шилийг хагалж ургамлыг аваад сансарт гарч амждаг. Ив Валиг өвчглээ гэж бодон гашуудаж байтал Вали гал унтраагуурын цагаан утааг пуужин шиг ашиглан сансарт маш хөгжилтэйгээр нисэж ирнэ. Түүний гарт нөгөө ургамал амьд мэд байлаа. Энэ үед Ахмад өрөөндөө компьютероос бүжиг гэж юу вэ хэмээн асууж компьютерийн тайлбарыг сонсож суухад цонхны цан тэр хоёр жинхэнэ хайрын бүжгийг хийжээлаа. Бүжгийн төгсгөлд Ив Валид маш их талархаж түүний дуран нүдэн дээр өөрийн цахим нүдийг хүргэнэ. Энэ бол роботуудын хувьд хамгийн дээд зэргийн үнсэлт байлаа. Вали баярлсандаа бүх систем нь гацж дугаалтна. Тэд ургамлыг Ахмадад буцааж авчирдаг. Ахмад дэлхийн тухай мэдээллийг компьютероос судлаад хүн төрлөختөн урд нь дэлхий дээр хэрхэн сайхан амьдарч байсныг, тариал ургац хэрхэн тарьдаг байсныг мэдээд дэлхий рүүгээ буцахыг маш ихээр хүснэ. Гэвч авт үүнийг эсэргүүцнэ. Тэр BNL-ийн анхны гүйцэтгэх захирлын хамгийн сүүлчийн нууц тушаал болох А113 тушаалыг үзүүлнэ. Энэ тушаал дээр дэлхийг цэвэрлэх ажиллагаа бүдэлгүйцсэн хорт бодис ихтэй учраас хизээж бүү эргэж оч хүмүүсийг сансарт, үрд, амьдрал гэж заасан байжээ. Ахмад энэ тушаал 700 жилийн настай. Одоо дэлхий дээр амьдрал эргэж ирсэн учраас буцах ёстой гэж үзсэн ч авто түүнийг өрөөнд нь хорж ургамлыг булаан авахар дайрдаг. Вали ургамлыг хамгаалж цээжиндээ хийгээд зүгтгийг орлоход авто өөрийн захилгаан борохоо гаргаж Валиг маш хүчтэй захилгаанаар зохиж түүний доторх гол микросхип удирдах хавтанг нь бүрэн шатааж орхидог. Вали хүнд гэмтэж Ивигийн нүдэн дээр хөлгийн доод талын хогныг гүн нүх рүү ундаг. Авто Ивиг унтрааж тэднийг хог хаягдлын агуулгах руу хайдаг. Иви хогны агуулгад сэрээд Валиг хань орилно. Валиг олсон ч Вали аль хэдийн хагас өвтөл болсон. Цээжний гэрэл нь улаанаар анивчиж систем нь норж байлаа. Тэр үед асар том хог шахагч роботууд хогийг дөрвөлжин болгож сансрын уудам руу хаяхаар агаарын хаалга руу шагчээдэг. Тэднийг сансар чидэгдэхийн даваан дээр Валиг дагаж явсан жижигхэн мор робот ирж агаарын хаалганы завсарт хавжуулагдан хаалгыг хааж тэднийг авардаг. Ив Валиг хогноос суулан гаргаж ирээд цээжийг нээж үзэхэд түүний гол удирдах хавтан бүрэн нүрс шиг шатсан байлаа. Үүнийг зөвхөн дэлхий дээрх түүний гэр ачааны машинд байгаа нөөц хэсгээр л сольж засах боломжтой байв. Вали сулхан дуугаар ургамал руу зааж Ивд хандан "Ива, дэлхий" гэж хэлхийг хүснэ. Тэр өөрийнхөө үхлийг тоолгүй Ивигийн даалгаврыг биелүүлж тэднийг гэрлүүнд буцаахыг хүсжээ. Ив анх удаа өөрийн даалгавраас илүү Валиг хайрлах харин чухал гэдгийг ухамсарлаж түүнийг аврахын тулд яаралтай хөлгийг дэлхий рүү буцаахаар шийддэг. Ив Вали болон ургамлыг аваад хөлгийн төв талбай руу ниснэ. Ахмад өрөөнөөсөө автыг хуурч гарч ирээд хөлгийн төв удирдлагыг гараараа барьж голограмм илрүүлэгчийг шалнаас гаргаж ирдэг. Авто хөлгийн системийг ашиглан илрүүлэгчийг буцааж доошруулах гэж дайрдаг. Хэрвээ илрүүлэгч бүрэн хаагдвал ургамлыг хийх боломжгүй болох юм байна. Энэ үед хүнд гэмдэлтэй бараг хөдөлж чадахгүй байсан Вали хамаг хүчээрээ мөлхөж очин хаагдж байгаа асар том нүсэр илрүүлэгч машины доор биеэрээ даран зогсдог. Машины асар том даралт Валигийн төмөр биеийг бяцлан шахаж эхэлнэ. Вали өвдөж эд ангууд нь тасны эсхийн эвдэрч байсан ч Ивд боломж олгохын тулд машинаар өөрийгөө бяцлуулан байж тулж зогсдог. Хөлгийн тархан хүмүүс болон галзуу роботууд Валигийн энэхүү агуу золиослол баатарлаг чанарыг хараад бүгд суудлаасаа босч ургамлыг дамжуулан Ивд өгнө. Ахмад хамаг хүчээрээ зүтгэсээр автын гол унтраалгыг олж түүнийг гараар удирдах горимж шилжүүлэн унтрааж чадлаа. Ив ургамлыг илрүүлэгчид хиймэгц хөлгийн систем дэлхий рүү үсрэлт гэж хэдхэн хормын дотор аксиом хөлөг дэлхий дээр бууж ирнэ. Хөлөг бууж хаалга нэгдмэгц Ив Валигийн бяцарсан унтарсан биеийг аваад хамаг хурдаараа түүний ачааны машин руу ниснэ. Ив машины дотор орж Валигийн эвдэрсэн эд ангуудыг маш хурдан хугацаанд нарийн мэрэгжлийн хөдөлгөөнөөр сольж эхэлдэг. Машины дээврийг лазераар нөхөлж нарны гэрлийг түүн дээр тусгана. Нарны гэрэл тусч Валигийн цэнгийн хэмжүүр аачмаар дүүрнэ. Бип 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 Вали сэрлээ. Түүний нүд нээгдэж толгой нь хайрцагнаасаа гарч ирнэ. Ив маш их баярлаж түүн рүү дөхөн очин хайр дүүрэн дуугаар түүний нэрийг дуудан гараа сонгоно.
Гэвч Вали Ив рүү маш хүйтэн ямар ч сэтгэл хөдлөлгүй хоосон дуран нүдэрээ ширтдэг. Тэр Ивийг танихгүй байлаа. Түүний ойн санавч сэтгэл хөдлөл Ивийг гэсэн хайрын дурсамжууд нь шинэ удирдах хавтан тавихад бүгд арчигдаж устсан байв. Вали зүгээр л анхны үйлдвэрийн горимдоо орсон ямар ч ухаангүй жирийн нэг хог шахагч робот болон хувирчээ. Тэгээд Ивигийн хажуугаар зурж гараад гадаа байгаа хужиг хогнуудыг хамж аваад цээжиндээ чихэж дөрвөлжин болгон шахаж ямар ч сэтгэлгүйгээр өрч эхэлдэг. Ивийн цэнхэр нүдэнд гүн гуниг уянгалж түүний зүрхэн зүсэгдэх шиг боллоо. Тэгээд Валигийн гараас хөдлөх гэж оролцсон ч Валигийн гар нь ямар ч хариу үйлдэлгүй төмөр хിവэр л байлаа. Ив Валиг үрд алдснаа ухаарч түүний өмнө сүхрэн суугаад Валигийн төмөр гарыг өөрийнхөө гарт татгаж дуран нүдээ Валигийн нүдэнд зөөлөн хүргэж өөрийнхөө дуг сулхан хураана. Энэ бол түүний салах ёс, түүний гашуудал байлаа. Тэгсэн тэдний гар гараасаа хатгалзах яг тэр хормоор хуучин захилгаан соронзон цэник гүөх шиг боллоо. Валигийн хоосон дуран нүд нь гинэт хөдөлж Ив рүү харна. Түүний хуруундууд нь аажмаар хөдлөөд Ивийн цагаан гарыг маш чангаар зөөлөн атгаж эхэлдэг. Валигийн дотор шатсан гэгдэх хайрын ой санамж нь технологийн хуулиас давж зөвхөн хайрын хүчээр эргэн сэргсэн байлаа. Тэд би рүүгээ харан инээмсэглэж гараа өөрд салгахгүйгээр чанга атгалцсан. Гадаа хүмүүс болон роботууд ахмадын удирдлагадор дэлхийн анхны шин тариалан эхлүүлж ургамлыг хөрсөн суулган дэлхийн гариг дахин амьд байгаль хайр дурлалаар дүүрэн баян бүрд болж сэргэж байгаа үзэгсэлэнтэй дүр зургаар өнөөдрийн кино маань чаргадаг билээ. Турбо кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.